Хэдүүлээ N3-ын тука гэдэг дүрм үзнэ. За тука гэдэг маань болохоор яг аман ярианы одоо хиллэг байгаа. Бичгийн одоо тий хиллэг бол биш гэсэн үг. Бичгэн дээр бол бичихгүй зөвхөн одоо хүнтэй ярихдаа хэрэгэлдэг дүрм гэсэн үг. За Японоор хэдүүлээ орчуулад үзэх юм бол токикимашта га ч юм уу тий да соо дэс ч юм уу. Тэгээ сонсон тийм юм шиг байна гэж ер нь тийм дам яриа одоо хэлэхэд ашиглагддаг. За Япон монголоор орчуулах юм бол гэж дуулсан гэж байгаа гэж сонссон гэсэн. Японы орчуулсан шиг тий. За Сэтсүцоку буюу катачиг нь харах юм бол доши үйл үг за икеёши ги фуцукей буюу энгийн хэлбэр ороод тэгээ ардаас нь тука гэдэг дүрмээ орж ирнэ. За тэгвэл накеёши буюу на тэмдэг нэр болон меши буюу нэр үг ардаас да орсон ч болно орохгүй байсан ч болно. Тэгээд тука залгах гэсэн үг. За хэрвээ хэдүүлээ энэ чинь юугаар харъя л да. Юмэ гэдэг чинь болохоор юмэ на буюу юмэ на кеёши тийм үү? На тэмдэг нэр. Тэгэхээр юмэ гэдэг нь болохоор юу вэ? Алтартай гэсэн үг. Алтартай гэсэн үг. Тэгэхээр юмэ да тука юм уу? Юмэ тука хоёулаа ашиглаж болно гэсэн үг. За хэдүүлээ рэй бүнийг харъя. Танака-сан wa raishu kekkon suru toka гэдэг гэж байгаа маань болохоор Танака-сан гэдэг маань хүн шүү дээ. Райшу кеккон буюу эх 7 хоногт гэрэл нь хурмаа хийн гэж дуулсан. Тука гэж дуулсан гэж байгаа. За дараагийнх нь кономисе мисегийн ханц дэлгүүртэй. Кономисе кон гэцүү гэж байна шүү. Энийг кон гэцүү. Имацуки гэдэг хоёр ханц нийлэхээр кон гэцүү буюу энэ сард шимару тока буюу одоо хаагдана гэсэн гэдэг юм аман одоо тийм ярианы хэллэг байгаа. За гурав дахь нь болохоор шикева тоттемо музукашиката тока гэдэг маань болохоор шалгалт маш хэцүү байсан шикен шалгалт ба тоттемо буюу маш их музукашиката тока буюу байсан гэж сонссон. Чимэж орж ирж байгаа гэсэн.